Дараагийн мэдээ хүргэе. Үндэсний үйлдвэрлэгч хөгжил тэрээд компани шинэ брэнд болох Нандин брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд их няран эрүүл мэндийг дэмжих зорилгоор өргөө амарчих газарт няран шарлалтын эмчилгээнд зориулсан BT 400 загварын 2 ширхэг шарлагын аппаратыг бэлгэллээ. За мөн тус компани брэндийн бүтээгдэхүүнээс бүрдсэн багц гарын бэлгийг их няраад гартуулан өгчээ. Монгол улсад жилд дунджаар 65-аас 70 мянган хүүхэд мэдлэг бөгөөд няран шарлалт нь нийт няран 60 орчим хувьд тохиолддог түгээмэл эмгэг юм а. Ийм үед фототерапийн буюу шарлагын аппарат нь аюулгүй үр дүнтэй эмчилгээний чухал хэрэгсэлд тооцогддог. Нэг аппаратаар өдөрт дунджаар 10-аас 20 няраад дараалсан байдлаар эмчилгээ хийх боломжтой нь эмнэлгийн ачааллыг бууруулах ач холбогдолтой юм а. Иймд үндэсний үйлдвэрлэгч хөгжил тэрээд хязгаарлагдмал хариуцлагат компани шинэ брэнд болох Нандин брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд их няран эрүүл мэндийг дэмжих зорилгоор өргөн газарт няран шарлалтын эмчилгээнд зориулсан BT 400 загварын 2 ширхэг аппарат болон хөгжил тэрээд хязгаарлагдмал хариуцлагат компани брэнд бүтээгдэхүүнээс өргөн амарч газарт хэвтэ эмчлүүлж байгаа нийт их хүүхдэд гардуул өглөө. Манай хөгжил тэрээд компани нь одоо шинээр одоо Нандин хэмээх одоо эмэгтэйчүүдэд зориулсан одоо ариун цэврийн хэрэглэлийн брендийг бий болгоод одоо яг хамгийн анхныхаа одоо үлгэж авсан өдрөө ингээд бас энэ одоо Монголын одоо хамгийн том одоо өргөө амарчих газрын гарын бэлгийг болон одоо энэ шалгын аппаратыг бол танилцсан байгаа. Энэ одоо Нандин брэнд маань өөрөө одоо нийгмийн хариуцлагын хүрээнд цаашдаа энэ их хүүхэдтэй холбоотой ялангуяа эмэгтэйчүүдтэй холбоотой нийгмийн олон асуудлуудыг шийдэх зорилгоор энэ дээр одоо нөгөө нэг асуудлуудыг одоо илүү одоо тодорхой болохоос илүү шийдвэрлэх зорилгоор бий болж байгаа брендраас энэ хүү арга хэмжээ зохион байгуулсан байна. Тийм цаашдаа бол бид нэр илүү бас одоо нэг энэ эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл учраас одоо эмэгтэйчүүдийн энэ ариун цэврийн хэрэглэлтэй холбоотой одоо соёлыг бий болгох, дээрээс нь ойлголтыг сайжруулах гэдэг зорилготой одоо илүү сургалт болон одоо хөгжлийн арга хэмжээнүүдийг мөн цаашдаа бас илүү орон нутг руу чиглэсэн одоо ариун цэврийн өрөө болон одоо энэ ариун цэврийн хэрэглэх одоо ойлголтыг зөв болгох гэдэг үүднээс одоо арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөж байгаа. За тэгэхээр хөгжил тэрээд компани маань бол 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. За хүмүүсийн сайн мэдхээр бол одоо бид нэр ариун брендийг одоо үйлдвэрлэдэг. Ариун брендийг анх одоо 2002 оноос хөгжүүлээд үйлдвэрлэлээ явуулаад одоо өнөөг хүртэл хөгжүүлж явж байгаа ийм компани байгаа. За тэгээд өнөөдрийн байдлаар бол бид нэр зах зээл дээр нийтдээ нэг 8-9 брэнд бол гаргацсан байгаа. За тэгээд одоо шинэ брэнд гарч ирж байгаа маань өнөөдөр Нандин брэнд гэдэг одоо мэдлж байна. За Нандин брэнд маань болохдоо зэрэг эмэгтэйчүүдийн нөхөн үржих одоо эрүүл мэндэд зориулсан эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл гэж хэлж болно. За тэгээд бид нэр эхний удаад яг ариун цэврийн хэрэглэлээ зах зээл дээр одоо ингээд гаргаж эхэлж байна. Явандаа бол Нандин брэнд бол өөрөө эмэгтэйчүүдэд зориулсан маш олон одоо бүтээгдэхүүнээр одоо бүтээгдэхүүнээ тэлэх ийм одоо алсын хараатай ажиллаж байгаа брэнд. За тэгээд Нандин брэндийнхээ хүрээнд бид нэр өнөөдөр өргөн амарчих газарт өнөөдөр мэдлэлсэн байгаа нийт одоо ээжүүдээ их няраадаа зориулаад шалгын аппаратыг 2 ширхгийг бэлгэлсэн байгаа. За тэгээд энэхүү шалгын аппарат нь болохдоо зэрэг Солонгос улсад үйлдвэрлэгдсэн. За тэгээд ингээд зөөврөөр ашиглах боломжтой ийм шалгын аппарат байгаа. За тэгээд Нандин брэнд бол цаашаад нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон одоо компани ажлуудыг хийхээр төлөвлөд байгаа. Үүнд бол одоо эрүүл мэндийн салбар, боловсролын салбарт нөлөөлөх үз тиймэрхүү одоо нийгмийн хариуцлагын хүрээнд компани ажлуудыг хийхээр төлөвлөд ингээд явж байна. BT 400 загварын няран шалгын аппаратыг эмчилгээний практикт нэвтрүүлснээр фототерапийн эмчилгээг цаг алдалгүй тасралтгүй хийх боломж бүрдэж шарлалтын хүндрэл эрсдлийг эрт үеэс бууруулахын зэрэгцээ нярайг удаан хугацаанд хэвтүүлэн эмчлэх шаардлага багасч эмчилгээний үр дүн богино хугацаанд гарах олон давуу талтай байна. За манай амарч газар жилдээ бол нэг 6-7 мянга орчим одоо шинэ хүүхэд мэдлдэг. За тэгээд бид нар бол одоо нийслэлийн хэмжээнд тусламж үйлчлэгийнхаа хүрээг өргөжүүлж бас одоо харьяал харгалзахгүй ээжүүдийг хүлээж авдаг. За нэрээ одоо физиологийн хэвийн одоо шарлалт гэж одоо байдаг тий. За энэ бол сүүлийн үед одоо эмгэг байдлаар шарлалтын хугацаа уртсах иймэрхүү одоо эмгэг бол тохиолдож байна. За энэ үед бол бид нэрийг бол шарлагын аппаратанд оруулж эмчлэх ийм одоо эмчилгээний одоо стандартыг бол бид нэр хэрэгжүүлж ажилладаг. За манай дээр бол одоо нэраа шарлагын аппарат бол бас харьцангуй байгаа ч гэсэн одоо хэрэгцээ шаардлага нь бол бас дутагдах ийм үе бол бас байна. Тийм учраас одоо энэ нэраа шарлагын аппаратыг одоо та бүхний дэмжлэгээр ингэж одоо манай таньдуулж байгаа нь бол нэраа хүүхдийн эрүүл мэнд за тэгээд цаашдаа эмнэлэг твтэх хугацаа богиносгох тий. За цаашдын хүндрэлээс сэргийлэхэд бол илүү үр дүнтэй ийм одоо дэмжлэг байна гэж бид бүхэн үзэж байна. За хөгжил тэрээд компани болон Нандин брэндийн хамт олондоо бол нийслэлийн өргөө амарчих газрын зүгээс болон манай эмнэлгээр өргөжлүүлж байгаа мянган ээжүүд болон их хүрсийн зүгээс одоо баярлж байгаагаа илэрхийлье. Та бүхний ажилд амжилт хүсье.
Үндэсний үйлдвэрийн нандин брэнд нь Монгол эмэгтэйчүүдийн бие физиологийн онцлогт тохирсон олон жилийн судалгааны үндсэн дээр Монголда үйлдвэрлэгдэж байгаа ариун цэврийн хэрэглэл бөгөөд цаашид нийгэмд чиглэсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, эрхийг хамгаалах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.